За сайн мэцхан уу? Сайхан бэлгэн. Өнөөдөр математикийн 15 дугаар хичээл функцийн шинжилгээ гэдэг сэдвийн хооронд үзнэ. За та бүхэн санаж байгаа 14 дугаар хичээл дээр хэдүүлээ. Энэ хүү сэдвийн өрөөнд эхний 6 агуулгыг үзсэн. Одоо сүүлийн 4 агуулга болох функцийн x-ийг тэнхлэх тогтолцох цэгүүдийг олох, функцийн асимптот олох, функцийн хотор өдрийг шинжлэх, функцийн график байгуулах гэсэн сүүлийн 4 сэдвийг үзнэ. Тэгээд одоо 14 15 дугаар хичээл маань нэгдээд функцийн шинжилгээ гэдэг бүрэн сэдвийг дуусгаж байгаа юм аа. Тэгэхээр өнөөдрийн хичээл бол харьцангуй богино. Тийм учраас хичээлдээ идэвхтэй оролцоорой гэж үзье. За эхний сэдв функцийн x-ийг тэнхлэх тогтолцох цэгүүдийг олох гэдэг сэдвээр хичээл үзье. За тэгвэл y тэнцүү f(x) функцийн хувьд хэвтээ тэнхлэг буюу OX гэж тэнхлэг гэж нэрлэж байгаа. Тэрийг абсцисс тэнхлэг гэж нэрлэдэг. Тэгэхээр та бүхэн хэвтээ тэнхлэгийг абсцисс гэж нэрлэнэ. Хэвтээ тэнхлэгийг дайрах цэг нь y тэнцүү тэг үед буюу функц маань хэвтээ тэнцүү үед гарч ирдэг байна. Тэгэхээр тухайн fx функц маань хэвтээ тэнцүү үед гарч ирэх x-ийн утгууд нь абсцисс тэнхлэгтэй тогтолцох цэгүүдийн утга. Харин fx функцэд хэвтээ тэнцвүүлээд x-ийн шийд олдохгүй бол абсцисс тэнхлэгийг тухайн функц маань дайрдаггүй гэж ойлгож байна. Тэгэхээр хэвтээ тэнхлэгийг абсцисс гэж нэрлэж байгаа. Тэр функцэд хэвтээ тэнцвүүлээд x-ийн утгыг олвол тэр маань тухайн хэвтээ тэнхлэгээ дайрж байгаа цэгүүдтэй болж гарч ирнэ. Хэвтээ тэнцэхгүй бол тухайн функц маань хэвтээ тэнхлэгийг дайрдаггүй графикт болж таарна. За тэгэхээр одоо босоо тэнхлэг буюу O2-ыг тэнхлэг буюу ординат тэнхлэг гэж нэрлэдэг. Энэхүү тэнхлэгийг дайрах цэгийг олохдоо x-ийн хэвтээ тэнцвүүлэх буюу fx функцийн хооронд x-ийн оронд 0 буюу f0 үед y-ийн утга олдно. Тухайн y-ийн утга маань бидний босоо тэнхлэгийг дайрах утга болж тарж байгаа. Харин f0 үед шийд олдохгүй бол y-ийн шийд олдохгүй бол манай функц маань ординат тэнхлэгийг дайрдаггүй болж тарж байна. Тэгэхээр эдгээр зүйлс маань яагаад хэрэгтэй вэ гэхээр одоо хэдүүлээ функцийн шинжилгээ хийж байгаа. Эхний 6 шинжилгээ хийж сурцсан. Одоо энэ 7 дугаар шинжилгээ. Тэгээд энэ бүх шинжилгээ хийж дууссаны дараа бид нэр функцийн графикийг байгуулах бүрэн дүрэн чадамжтай болно гэсэн үг. Тэгэхээр энэ одоо тэнхлэгтэй огтлцох цэгүүдийг олох арга маань функцийн графикаа зурхад маш хэрэгтэй, маш чухал зүйл болохоор ингэж үзэж байгаа шүү. За тэгэхээр функцийн огтлцох x-ийг тэнхлэгтэй огтлцох цэгүүдийг олох гэдэг сэдв маань ингэ дуусч байна. Хэдүүлээ хэдэн жишээ бодож үзье. За жишээ бодлого 1. y тэнцүү x-ийг үүсгэн x квадрат тасах 4 хуваадаг нь 2/3 гэсэн энэ функцийн хувьд x-ийг тэнхлэхдээ ямар цэгүүдээр огтлох вэ? Ямар цэгүүдээр дайрах вэ гэдгийг олцгоё. За хамгийн их хэлж нь абсцисс тэнхлэг. За хичээлээр үзсэн абсцисс тэнхлэг маань өөрөө x тэнхлэг буюу хэвтээ тэнхлэг. За хэвтээ тэнхлэгийн хувьд яаж болдгоо гэхээр y тэнцүү тэг үед бидний абсцисс тэнхлэгтэй дайрах цэгүүд гарч ирдэг. Тэр өөрөөр хэлбэл тэг тэнцүү x квадрат 4 хувадаг 2x байна гэсэн. За энэ хүү функц тэгтээ тэнцүү байх юм бол x тэнцүү тэг x квадрат 4 тэнцүү тэгээр. За энэ хоёр аль нэг гэдэг л те. Тэгвэл энээс нэг цаашаа үргэлжлүүлвэл x2 x-2 тэнцүү тэг. x квадрат 4-ийг x2 үржин x-2-оор задлалчлаа. 7/1-ээр тооны квадрат гасдаг томьёогоор тэгвэл ингэ задлж болно. Тэгэхээр x2 тэнцүү тэг x2 тэнцүү тэг. За үүнээс x тэнцүү 2 x тэнцүү хас 2. За тэгвэл x тэнцүү тэг x тэнцүү 2 x тэнцүү хас 2 гэсэн 3 ширхэг цэгээр бид нар абсцисс тэнхлэгийг дайрах нэ. Тэгэхээр x хариалт нь 0 нэмж хасдаг нь 2 гэсэн 3 цэгээр абсцисс тэнхлэгийг дайрч. За ингэ болчихлоо. Тэгэхээр бид нар хэрвээ энэ функцийн графикийг зурвал эдгээр 3 цэгээр бид нар графика абсцисс тэнхлэгийг дайруулж зурах нь.
гарцаагүй дарих шаардлагатай болно гэсэн үг. Тэгвэл ординат тэнхлэг маань юу вэ гэхээр эерэг тэнхлэг буюу босоо тэнхлэгтэй. Босоо тэнхлэгээр яадаг вэ гэхээр f0 нь тэнцүү эерэг гэж авч байна. За тэгэхээр функцийн хувьд x-ийн орон 0-ыг оруулахаар гараад ирнэ гэсэн үг. 0-ыг үүсгэх нь 0-ийн квадрат тассан 4 болон 2-ыг үүсгэх нь 0 гэсэн 3. Тэгэхээр энэ функцтэй шууд x-ийн орон 0-ыг оруулсан. Тэгэхээр эерэг тэнцүү 0. За тэгэхээр ординат тэнхлийг зөвхөн x тэнцүү 0 гэсэн ганцхан цэгээр байх. За тэгэхээр нөгөө тоон хоёул ийг хэдүүлээд x эрэг графикаар зурвал 0 1 2 3 1 2 3 1 2 1 2 гэсэн хэлбэртэй x эрэг гэсэн график байлаа гэж бодоод за 0-ыг 0 гэхээр ординат буюу эерэг тэнхлэг x буюу абсцисс тэнхлэг тэнхлэгүүд зорч. За тэгэхээр x эрэг график маань юу байгаа? 0 нэмэх 2 хасах 2 гэсэн 3 цэгийн манай график ямар нэгэн байдлаар дайрхнаа. Мөн эерэг тэнцүү 0 буюу энэ цэгийг дайрна. Тэгэхээр манай график маань ямар ингэж явах юм уу, ингэж орж ирнэ л гэдгийг бид нар ойлголттой болж байна гэсэн үг. За тэгэл x эрэг тэнхлэгт огтлох зүгүүдийг энгийн байдлаар амархан байдлаар болдог байна. Тэгвэл жишээ бодлого 2 хамтдаа дахиад бодцгоё. За абсцисс тэнхлэг маань x тэнхлэг буюу энэ тэнхлэг хэвтэ тэнхлэг. Хэвтэ тэнхлэгүүд эерэг тэнцүү 0 гэдгээс x квадрат нэмэх 4 2x нэмэх 3 тэнцүү 0. За энэ функц маань 0-тэй тэнцүү байхад бол x квадрат нэмэх 4 маань тэгтээ тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр x квадрат маань асар дөрөвтэй тэнцүү буюу шийдвэр болж ирж байна. Яагад бол тооны квадрат x гэдэг асар дөрөвтэй тэнцэж болохгүй. Ийм учраас бид нар абсцисс тэнхлийг дайрахгүй буюу мэдээж x тэнхлэгт огтлохгүй гэдэг зүйлийг мэдэж авлаа гэж ойлгож байна. За тэгвэл абсцисс тэнхлэгүүд юм байх юм гэж. Одоо ординат тэнхлэгүүд яадаг вэ? Хамтдаа судлаа. Ординат тэнхлэг эерэг тэнхлэгтэй босоо тэнхлэгтэй тайлж та бүхэн ойлгох бах. За тэгвэл босоо тэнхлэгүүд яадаг вэ гэхээр f0 тэнцүү эерэг гэж болдог. Тэгэхээр тоон функцтэй x-ийн орон шууд 0-ыг оруулнаа гэсэн. x тэнцүү 0 буюу эерэг тэнцүү 0-ийн квадрат нэмэх 4 2-ыг үүсгэх 0 нэмэх 3 болчих. За тэгвэл энэ функцийн хувьд x-ийн орон 0-ыг оруулаад ингээд тавьж байгаа та бүхэн ойлгож байгаа. Тэгэхээр 4-ийн хуваах 3 буюу 1 бүхэл 3-ны 1 1 3 3 3 гэх мэтлээ явах. Үед бид нар ординат тэнхлэг дайрхна. Тэгвэл ординат тэнхлэг маань одоо энэ график дээр дүрслэл эерэг тэнхлэгийг 1 3 3 буюу энэ хаваар дайрж байна гэж бид нар хэлж болно. Тэгэхээр хоёр жишээ бодлоо x эерэг тэнхлэгтэй огтлох зүгүүдийг болох сэдэв маань ингэж ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Дараагийн сэдв рүү орцгоё. За тэгэхээр дараагийн сэдв функцийн асимптот болох. За энэ асимптот гэдэг зүйлийг мөн функцийнхаа график зурхад ашигладаг байна. За яаж ашигладаг вэ гэхээр за асимптот гэдэг нь лимит x хязгааргуулууд тэмүүлж авах үед энэ fx функцээс хасдаг нь kx нэмэх нь b тэгтээ тэнцүү байвал kx дээр нэмэх b-гээ тухайн функцийнхаа асимптот гэж нэрлэдэг. K нь болохоор x нь хязгааргуулууд тэмүүлж авах үед fx функцийг хуваах x гэж гарч ирдэг. Харин b нь болохоор лимит x нь хязгааргуулууд тэмүүлж авах үед лимит x нь хязгааруулж тэмүүлж авах үед fx-ээс хасах нь kx гэж гарч ирдэг. За асимптотын шулууныг болохоор ингэж олдог. Шулууны хувьд kb-г олцсон юм чинь одоо шулууны тэгштэглээ бичиж чадна. Тэгээ бид нар асимптот олно гэсэн. За дараачих нь босоо болон хэвтэ гэж хоёр төрлийн асимптот бас байдаг. Энэ асимптот нь юу гэхээр k тэнцүү тэг үед b хэвтэ b гэх асимптоттой байх ба тухайн асимптотыг хэвтэ асимптот гэж нэрлэдэг. За энэ одоо лимитээ x-ний хязгааруулалтыг тэмүүлж авах үед одоо энэ k-гийн оронд t авах үед манай шулууны тэгштэглээ зөвхөн b гэж гарч ирнэ. Тэгээ b-гээр ингэж x-ний хязгааруулалтыг тэмүүлэх энэ лимитийг бодох total лимитийг бодож бид нэр
хэвтэй асимптотын утгыг олж чадна гэсэн. За тэгвэл лимит x нь 10 тэмүүлж авах үед fx функц маань хязгааруулуу тэмүүлж байна гэж үзвэл бидний асимптот босоо асимптот гэж нэрлэдэг ба. За энэ дээр босоо асимптот гэж нэрлэнэ. Зөвхөн хамтаа савчи. За хэвтэй биш. Босоо. За босоо асимптот гэж нэрлэдэг ба. Бидний асимптот утга болно. Одоо x-ийн тэмүүлж байгаа тэмүүлэл маань бидний асимптот утга болно. Тэгэхээр хоёр төрлийн хэвтэй болон босоо асимптот гэж байдаг. За үүнийг муухай зурчлаа хамтаа засъя. За тэгэхээр хэвтэй босоо болон хэвтэй гэж хоёр төрлийн асимптот байдаг. B нь хэвтэй асимптот, A нь босоо асимптот гэж үзлээ. За эдгээр асимптотыг яаж ашигладаг талаар хэдүүлж жишээн дээр тайлбарлая. За одоо функцийн асимптот олох гэдэг сэдвүүрээ жишээ бодгоомжтой утцгаая. За 90 тэнцвэр 2x зэрэг нэмэх 4 хуваадах нь 3x зэрэг нэмэх 2 гэдэг функцийн асимптотыг хэрхэн олох вэ гэсэн бодлого байна. За тэгвэл асимптотыг олохдоо бид нэр лимитээр боддог гэж хэлсэн тийм. Тэгэхээр асимптотын хувьд лимит бодохоор 90 тэнцвэр kx дээр нэмэх нь b гэсэн шулууныг бид нар асимптот гэж нэрлээд байгаа. Энэхүү шулууны тэгштгэлийг бид нар олох гэж лимит буюу хязгаар бодож байгаа гэж бодож болно. Тэр лимит бодох эхний том юм аа k-га олох. Лимит x хязгаар нэмүүлж байгаа f(x)-ийг хуваах нь x гэж бодож байгаа гэсэн тийм. Тэгэхээр энэхүү лимитийг бичвэл f(x)-ийн хооронд 2x нэмэх 4 хуваадах нь 3x нэмэх 2 гэж бичнэ. Тэгээд хуваадах нь x буюу тэр нэгийг хуваах x гэдэг хэлж. Энэхүү одоо функцийн хувьд бид нар лимитээ хамтдаа бодох нэ. За тэгвэл лимитээ бодвол 2x нэмэх 4 хуваадах нь 3x квадрат нэмэх нь 2x бол x-ийг хаалтан дотор оруулсан. За тэгвэл энэ маань юу болох вэ гэхээр бүгдийн x дуучвал 2 нэмэх нь 4-ийг хуваах x. Хүртүрийг x дуваад хуваарьгаа x дуучтэй. Тэр 3x нэмэх нь 2 бол. За тэгвэл энэ хөл лимитээ x-ийн оронд хязгааргүй орлуулвал лимит x хязгааргүй орлуулвал юу болох вэ гэхээр шууд 0 болно гэдэг бид нэр шууд мэдэж болно. Яг бол дээр нь 2 гарч ирнэ, доор нь хязгааргүй гарч ирнэ, 0-ыг хязгаарууд байгаа 0 гарч ирж байгаа. За тэгвэл k-га хэдүүлээ 0 г олчлоо. Тэгвэл b-г хэрэг олох вэ? b олох маань өөр нэгэн лимит боддог. Лимит x хязгааргүй болвол fx хасдаг нь kx гэж болж байгаа тийм. K олтон ч k-га 0 г олцож байгаа ч бидний лимит юу бол өөрчлөгдөх вэ гэхээр лимит x хязгааргүй болон fx гэдэг болно. За тэгэхээр fx маань бидний анхны өгөгдөл буюу энэ функц байгаа. За тэгвэл энэхүү лимитийг бодвол 3-ны 2 гэж олж ирж байгаа. За тийм байна. Тэгвэл бид нэр нөгөө 90 тэнцвэр kx тэр нэмэх нь b буюу энэ шулуун тэгштгэлээ бичвэл k-гийн орон 0 гэхээр 0 үүрчих нь x нэмэх нь b. b-гийн орон 3. Тэгэхээр лимит x 10 тэмүүлж авах үед fx функц маань лимитийг бодоход хязгааргүй гарч ирвэл бид нэр a-га босоо асимптот гэж нэрлэж байгаа. За тэгэхээр босоо асимптотыг хэрэг болох вэ? Энэ яг хэвтэй асимптот болсон бэ гэдэг зүйлийг та бүхэн гайхаж магадгүй. Гэсэн чинь бид нэр 90 тэнцүү k тэнцүү тэг олцсон. Гэсэн чинь k тэнцүү тэг үед бидний хэвтэй асимптот гардаг гэдэг зүйлийг бид нэр хичээлдэр үзсэн. Тэгэхээр k тэнцүү тэг үед лимит бодвол 3-ны 2 гарч байгаа. Тэгэхээр энэ маань хэвтэй асимптот болж байна гэж ойлгож болж байгаа. За тэгвэл босоо асимптот хамтдаа олцгоё. Функц дахиад бичээ. 90 тэнцүү 2x нэмэх 4 3x нэмэх 2. Энэ функцийн хувьд хуваарьт 3x нэмэх 2 байна тий. Тэгэхээр хуваарьтайгаа тоо тэгтээ тэнцэхгүй гэдэг зүйлийг үздэг. Тэгэхээр x
тэнцэхгүй асах 3-2 гэсэн. За x асах 3-2 гэдэг тэнцэхгүй буюу ингэж гарч байгаа учраас энэ маань өөрөөр хэлбэл лимит x-ийг тэмүүлэх нь асах 3-2 руу тэмүүлнэ. Гэхдээ хэзээ ч 3-ны асах 3-2-д хүрэхгүй гэдэг зүйлийг нөгөө талаас хэлж байгаа шүү. Тийм учраас шууд ингэж тодорхойлох томжийн хуваарьтайгаа энэ тоогоор бид нар босоо асимптотынхаа ааг олчиж байна гэж хэлж байгаа. За тэгэхээр fx функцийн хооронд 2x-4 хадгалан 3x-2 гэд бичээд бид нар ингээд лимитээ бодцгоё. За лимитээ бодвол шууд x-ийн орол асах 3-2-ыг орлуулвал дээрээ 2-ыг үржих асах 3-2 нэмэх нь 4 хувадаг нь 0 бол. За энийг хэлвэл шууд хязгааргүй гэлж тоог 0 тухаар ер нь бол тодорхойлох боломжгүй буюу төрөл бүрийн хариу гарна. Тэгэхээр хязгааргүй гэж хэлж байгаа. За тэгэхээр лимитийг ингэж шууд бодож болно. Тэгээд энэхүү тохиолдолд бид нар шууд ингэж хэлчих болно. Яагтвэл хуваар дээр дотгоштой тэнцгээр бидний хариу шууд тодорхойлох боломжгүй буюу одоо 1-ийг 0 хуваахад 1 ч гарч болно, 2 ч тоо гарч болно, 3 ч гарч болно. Яагтвэл одоо 0-ыг иш оруулчихаар 1 тэнцүү 0-ыг үржин 1 тэнцүү явдлаа арчлаа уучлаарай. За үүнээр лимитийг яаж боддог вэ? Гайхаад байна. Шууд энэ хөл лимитийг шууд хязгааргүй гэж хэлэх билүү гэдэг зүйл дээр би амар эргэлзээд байна. За тэгэхээр харцгаая. Лимит x нас 3-2 руу тэмүүлж явах үед 2x-ийн хуваах нь 3x-ийн 2 байна. За тэгвэл 2-ыг үржих нь бас 3-2 нөхөн 4 хуваах нь 0. За тэгэхээр тоог 0 хуваахаар одоо босоо асимптотоо олъё. За босоо асимптотоо олохдоо бид нар яаж болох вэ? Энэхүү функцийн хувьд y-ийг тэнцүү 2x-4 хувадаг нь 3x-2 гэж байна. За тэгэхээр тоог тэг тууж олдгоо гэдэг тодорхойлох томж байдаг тийм. Энэхүү тодорхойлох томжсоор 3x-2 маань тэгтэй тэнцэхгүй буюу x маань асах 3-2-тэй тэнцэхгүй гэж гарч ирнэ. За тэгэхээр асах 3-2 маань бидний одоо энэ томьёоны А болж таарна гэсэн үг. Тэгэхээр эзэж асах 3-2-тэй тэнцэхгүй буюу асах 3-2 руу тэмүүлнэ гэж ойлгож байна. Тэгэхээр лимит x асах 3-2 руу тэмүүлж яхад хүү функцийг бичиж. Тэгээ хүү функцийг бодоход шууд бодвол лимитээр x-ийн оронд асах 3-2-ыг орлуулвал энэ маань тэг болно. Энэ маань ямар нэгэн тоо гарч ирнэ. За тэгэхээр лимит x асах 3-2 тэмүүлж яхад 2-ыг үүсгэх нь асах 3-2 нэмэх нь 4 хувадаг нь 0. Тэгэхээр энэ лимит маань шууд хязгаараа гарч байгаа. Учираас бидний энэ хэсэг буюу a маань x тэнцүү a тэнцүү асах 3-2 маань бидний босоо асимптот болно x утга.
За тэгэхээр график дээр дахин зурвал y тэнхлэг x тэнхлэг. За тэгвэл хөвтэй асимптот маань энэ, босоо асимптот маань энэ. За тэгэхээр энэ хоёр асимптот хоёулаа бид энэ хүү график шүрхэхгүй, багталцахгүй гэхдээ өрүүлж ойртноо. Тэгэхээр энэ дөрвөн айлны газар нь бидний график байна гэж ойлгож болно. Тэгэхээр энэ хоёр асимптотын ачаар бид графика үнэн зөв бодтой зурах боломжтой болно гэж хэлээд байгаа маа. Тэгэхээр энэ хоёр асимптотыг олох арга маань энэ. Тэгэхээр босоомоо олцсон. Өмнө хэвтэйгээ 1-32 эрг тэнцүү 32-ыг олцсон. За тэгэхээр нүүс эдэн маань ингээл болчихж байгаа. 2 лимит бодвол 2 лимитээр бид нэр 2 асимптот болоод болцсон. За энэ зүйлээс 2 дугаар сэдв маш сонирхолтой амархан сэдв байна. Функцийн хотгор өдрийг шинжлэх арга, шинжилгээний арга. За баха нөгөө дахиад нөгөө f y тэнцүү fx гэсэн функцийн хувьд за тухайн функцийн 2 дугаар эргийн бие уламжлал буюу 2 удаа дараалж уламжлахад за y-гээс уламжлахаар 1 удаа ийм дээгүүрээ ингэ чагт таслал, дээгүүр таслал. Энийг яг юу гэж нэрлэдэг вэ? Үнэхээр сайн мэдэхгүй байна. Тэгээ ингэж 2 зураас авна, 1 зураас авдаг, 1 уламжлахтаа харин 2 уламжлал авч 2 зураас гэж тэмдэглэнэ. Цаад утганы үг гэхээр функцээс 1 уламжлал авлаа, дахиад 1 уламжлал авахгүй юу? 2 давхар уламжлал авал бид нэр функцийн хотгор өдрийг шинжилж чадж байна гэж ойлгож байна. За тэгэхээр 2 уламжлал аваад давхар уламжлалын тгээс их байвал тухайн функцийг хотгор хэлбэртэй функц гэж нэрлэдэг. Харин 2 уламжлал аваад тухайн давхар уламжлал маань тгээс бага байвал тухайн функц маань гүдэр гэж нэрлэдэг. За хотгор гэхээр ямар хэлбэртэй байдаг вэ гэхээр дээш харсан парабол буюу одоо энэ цэнхрээр дүрслэгдсэн дүрсийн хэлбэртэй байна. За харин гүдгэр гэхээр ямар дүрс вэ гэхээр доош харсан. За энэ доош харсан цэнхрээр хэлбэртэй энэ дүрсийг бид нар хотгор гүдгэрс нэрлэдэг байна. За тэгэл уламжлалаа 1 удаа авна. Дахиад 1 удаа авахар давхар уламжлал болно. Давхар уламжлалын утга маань тгээс их байвал хотгор, давхар уламжлалын утга маань тгээс бага байвал гүдгэр гэж ойлгож болж байгаа маа. За ийм их ингээ. Дараагийн сэдв функцийн хотгор гүдрийг шинжлэх гэсэн сэдвүүрийн тэтгэлж жишээ бодлого хамтдаа бодцгоё. Тэгвэл y тэнцүү 3x квадрат нэмэх нь 2x хасам 4 гэсэн функц өгсөн байна. Энэ функцийг хотгор гүдрүү гэдэг хэдүүлээ хамтдаа шинжлэх шаардлагатай, шинжлэх ёстой гэж ойлгож байна. За тэгэхээр ax квадрат y тэнцүү ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c гэсэн функц бол энэ ерөнхийдөө парабол гэж ойлгож байна. Парабол гэдэг маань ийм болон ийм хоёр дүрс өгдөгтэй. Энэ хоёр дүрсийг парабол гэж нэрлэдэг. Парабол. За тэгэхээр ийм квадрат гэжтэй байвал ерөнхийдөө парабол байдаг. А нь тгээс их үед дээш харсан парабол, энэхүү парабол. Харин А нь тгээс бага үед доош харсан буюу энэхүү парабол байдаг гэд чийжлэх ёстой. Тэгвэл энэ функцүүд яагаад ийм байдаг вэ гэвэл энэ функц бодонгоо батлая. Тэгвэл x квадрат өмнөх коэффициент буюу a маань 3 маань өрөөж тгээс их учраас энэ параболыг дээш харсан буюу хотгор гэж бид нар шууд хэлж чаднаа. Тэгвэл яагаад хотгор вэ гэдгийг хамтдаа баталцгаая. Энэ функцээс уламжлал тэгвэл 6x нэмэх нь 2. За нэгдүгээр зэрэг уламжлал нэгдүгээр эргэн бий уламжлал нэг уламжлал авахад зэрэг нь урагшаа бууж ирээд 6 зэрэг нэгээр багсгаар x болно. Энэчнээс 2 болно. 4-өөс бол хасах 4-өөс уламжлал авах 0 болно. За тэгвэл 2 дугаар эргэн бий уламжлал дахиад нэг уламжлал авал 6x нэмэх 2-оос уламжлал авал 6 гарч. За 6 гарч ирж байгаа маань тгээс их тоо гарч байгаа учраас хотгор гэж хэлээд байгаа тийм. За тэгвэл томьёо саяны хичээл дээр үүссэн томьёосоор бид нар энийг хотгор гэж баталчлаа. Тэгвэл миний энэхүү хэлсэн томьёо маань бас хотгор гэж гадагшил. Тэгэхээр миний энэхүү хэлсэн томьёог ер нь бол мэдж хахад бид нар уламжлал авахгүйгээр бас бодж болно гэж хэлээд байгаа. Яаралтай үе. Гэхдээ
бол 2 дугаар иргэнбийн буюу 2 давхар уламжлал аваад бид нар бодвол илүү найдвартай зүг байна. Тэгэхээр уламжлал авах бол тийм хэцүү зүйл биш. Тэгэхээр уламжлалуудаа аваад баталчаа болчиход болж байгаамаа гэж байна. За тэгвэл 2 дугаар жишээгээ бодъё. Шууд энэ дээр өөрчлөлт болчих. Яг бол маш амархан уламжлал авдаг бодлого байгаа. Тэгэхээр y-ийг тэнцүү x-ийн 4 зэрэг хасдаг нь 24x квадрат нэмэх нь 5x хассан 6 гэсэн функцийг уламжлал авъя. Хотхон өдрийн шинжилгээ. Тэгвэл 1-р иргэн буй уламжлал авъя. Тэгвэл энэ маань 4x куб хассан 48x нэмэх нь 5 бол. Уламжлал авахаа та бүхэн санаж байгаа. X-ийн 4-өөс уламжлал авахаар зэрэг нь доошоо бууж ирээд 4-ийг үүсгэх нь болно. Тэгээд x-ийн куб яг бол зэрэг нэгээр багасч байгаа учраас хасдаг нь 48x нэмэх нь 5. Тэгвэл 2 дугаар иргэн буй уламжлал дахиад нэг уламжлал авах буюу 5-аас уламжлал авъя. Тэгвэл энэ нь 12x квадрат хасдаг нь 48. За тэгвэл энэ маань тэгээс их үү, тэгээс бага уу гэдгийг мэддэхгүй функц болоо гараад ирлээ. За тэгвэл энэ маань 2 дугаар иргэн буй уламжлал маань тэгээс их үед хотгой, харин 2 дугаар иргэн буй уламжлал маань тэгээс бага үед өдөр гэдэг бид нар сайн мэдж байгаа тийм. Тэгвэл тэмцэтгэл биш сэдвийн өрөөнд нэг хэдэн зүйл үзэн тэрийгээ дахин баттаад энэ дэр бодъё. Тэгвэл энэ хүү функцийг тэгээс их үед ямар үед тэгээс их байгаа гэдэг бодвол бүгд нь 12 туугаад x квадрат 4 тэгээс их. Тэгвэл энэ x-с 2-ыг үүсгэн x нэмэх нь 2 тэгээс их болно гэж ойлгож байна. Тэгвэл тоон шулуун дээр энэ хоёр утгаа тэгтээ тэнцвэрлэж бичвэл бас 2 нэмэх 2 x-ийн үнэ утга маань нэмэх энэ учраас нэмэх хасах нэмэх. За тэгвэл хасах 2-оос бага үед нэмэх 2-оос их үед нэмэх. Өөрөөр хэлбэл энэ хоёр завсарт маань хотгор байна гэсэн. Тэгвэл хотгор байх үеийн утга маань x хариалт нь хасах хязгаар өгөөс хасах 2-оос нэмэх хязгаар өг. Харин өдөр байх үеийн утга маань энэ хоёрын тусаа буюу хасах утга маань гарч ирнэ. x хариалт нь хасах 2-оос 2. Тэгээд энэ хүү одоо функц маань ийм тусдаарч байгаа. Тэгэхээр графикаа зурхтаа бид нэр энэ хоёр зүйлийг санаж үүний дагуу графикаа зурах шаардлагатай шүү. Тэгжиж бидний график үнэн зөв баттай болно гэж ойлгож байна. Тэгэхээр 1-р жишээ шууд автоматар хараад ирсэн. 2-р жишээ маань хотгорч үедээ, гүдэрч үедээ учраас бид нэр заавал ингэж бодож байгаа. Тэгэхээр тэмцэтгэл биш өөрөө ингэж бодож байгаа. Нэмэх үед хотгор учраас энийг нэмэх утгууд нь буюу энэ утгаа бичсэн. Харин сөрөг буюу хасах үедээ гүдгэр учраас хасах үед нь энэ утгаа бичсэн байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа хаа. За одоо хамгийн сүүлийн сэдв хэдүүлээ нийт 10 юм үзсэн тий 10 юм үзэхэд эхний 9 юм маань яаж болох яаж хийх талаар бүгднийг нэг бүрчлэг үзэж одоо хэдүүлээ хамтдаа жишээ бодлоо. Тэгэхээр функцийн шинжилгээ хийхэд бол 90% гүйцэтгэлтэй хэдүүлээ юм хийж сурлаа гэж ойлгож байна. Одоо энэ хамгийн сүүлийнх энэ гарч ирвэл бид нар 100% гүйцэтгэлтэй функцийн ямар ч функцийн шинжилгээг хийх чадвартай болно гэж ойлгож байна. За тэгэхээр функцийн графикийг байгуулах, хамгийн сүүлд график байгуулах. За өмнөх бүх шинжилгээнд дээр тулгуурлан ямар ч функцийн графикийг байгуулж болдог. За тэгэхээр өмнөх 9 зүйлээ ашиглаад бид нар одоо цаанаас өгөгдсөн ямар ч функцийг графикийг зурж чаднаа гэж ойлгож байна. За тэгэхээр функцэд зурдаг график байна уу, тийм ямар нэгэн зүйл хэрэггүй бид нар 9 шинжилгээ өсвөлгийг гараараа бодож чадна. 9 шинжилгээгээ бүрэн дүүрэн зөв хийцэн байхад функцийн график байгуулахад ямар ч асуудалгүй амархан гарч ирнэ гэж болно. За одоо жишээ бодлого дээр хэдүүлээ функцийн графикуудаа байгуулцгаая. За одоо хамгийн сүүлийн сэдв болох функцийн графикийг байгуулах гэсэн сэдвээр жишээ бодлого хамтдаа үзцгаая. За тэгвэл y-ийг тэнцүү 3x-с 2 хувадаг нь x нэм 3 гэсэн энэ функцийн графикийг байгуулъя гэсэн бодлого байна. Тэгвэл энэ бодлогыг яаж бодох вэ гэхээр бид нар нийт 10 сэдв үзсэн тийм
10 сэдвийн эхний 9 сэдвийг сая үзээд дуслаа. Одоо хамгийн сүүлийн 10 дахь сэдв гарч ирж байгаа. За тэгвэл эхний 9 сэдвийг бүгдийн нэг бүрчлэн үнэн зөв хийж иж бид нэр 10-ыг хийх буюу эхний 9 ашиглан 10 дугаар сэдв болох функцийн график байгуулах гэдэг сэдвийг бид нар хийх болно гэж ойлгож байна. За тэгвэл энэ функц маань y тэнцүү sinus x гэдэг шиг y тэнцүү x квадрат y тэнцүү 2x гэх мэт тийм илэрхий бидний сайн мэддэг тийм эгэл жирийн функц бол биш. Тэгэхээр бид нар графикийн ямар хэлбэрт ямар дүрстэй байхыг мэдэхгүй учраас эхний 9 сэдвээ эхнээс нь хэлж байна. За тэгвэл эхний 9 сэдвээ эхнээс нь чиглэж нэг бүрчлэн дугаарлалж хамгийн ихнийх нь тодорхойлох мужи болно тийм. За тэгвэл тодорхойлох мужийг dx гэж нэрлээ. Бодвол за энэ хүү функц маань өртөр хуваартай. Тэгэхээр хуваарьтайгаа одоо тэгтэй тэнцэхгүй буюу x гэмт 3 мөн тэгтэй тэнцэхгүй. Тэгэхээр x маань 3 таа тэнцэхгүй гэдэг ганцхан тодорхойлох мужтай. Тийм учраас x царайлах нь dx царайлах нь хасах хязгааргүйгээс 3 нарахгүй 3-аас нэмэх хязгааргүй гэсэн тодорхойлох мужтай байна. За эхнийхээ ингэж тогтох нь утгын мужи болох гэдэг зүйл байна. Утгын мужийг олоход уран функц болно тийм. Уран функц болдог арга маань y тэнцүү 3x 2 хуваалцан x тэнцүү 3 гэсэн функцийн уран функц олохын үед x хэдийн байвсалнаа. Уран y хасах нь 2, y дээр нь 3 болчих. За тэгвэл x y-ийг өмнө 3x тэнцүү 3y-ээс хасах 2. За энэ хуваарийгаа ийшээ оруулчаар үржүүр оруулаад орж ирнэ. Тэр юм бол. Тэгвэл y-гүүдээ бүгдийг нэг тэнцвэрүүд нэг талд гаргавал нэг ийшээ оруулаад нэг ийшээ оруулж. Тэгвэл хасах 3x хасах нь 2. Y-ийг хаалтаас гаргавал x хасах 3. Хасах 3x хасах нь 2. Y-ийг тэнцүү хасах 3x-ийг хасах 2 хуваалцах x хасах 3. Тэгэхээр x 3 ийшээ оруулах юм байна. За тэгээд янзлуул 3x нэмэх 2 3-аас хасах x. Тэгэхээр энэ чинээс хасах тэмдгийг хаалтнаас гаргаад энэ хасахтаа нэмэх болоод устгаад ийм болж байгаа. За тэгвэл уран функцийнхаа тодорхойлох мужийг дээр олох хэрэгтэй буюу энэхүү функц маань бидний уран функц болчихж байгаа. Энэ функцийн уран функц нь энэ. За тэгвэл энэ функцийн тодорхойлох муж нь юу гэхээр dx хасах гэдэг тэмдэглэж хасах нь маань уран функцийн тэмдэглэгээ. Тэгэхээр 3-аас x маань тэгтэй тэнцэхгүй тийм. Тэгэхээр x маань 3-таа тэнцэхгүй. За тэгвэл dx хасахыг хариулаа гэдэг нь хасах хязгааргүйгээс 3-аас нэмэх хязгааргүй байна гэж хэлчих. Тэгвэл энэ маань y буюу манай функцийн утгын мууж болохоор хасах хязгааргүйгээс 3-аас нэмэх хязгааргүй гэж бидний утгын мууж. Яг хараад ирлээ. За одоо 3 дугаар сэдвийн хүрээнд тэгш сондгоо хэсгийг шинжлэх гэдэг зүйлийг үзье. Тэгэхээр y тэнцүү 3x хасах 2 хуваалцах x тэнцүү 3 функцийн тэгш сондгоог яаж шинжлэх вэ гэхээр x-ийн оронд хасах x-ийг олвол. За тэгвэл y тэнцүү хасах 3x хасах 2 хуваалцах хасах x тэнцүү 3. За тэгвэл хаалтнаас x-ийг гаргах хасах тэмдгийг гаргавал 3-аас x-ээс 3 гарч ирнэ. 3x нэмэх 2-ыг хуваах нь x-ээс 3. Тэгэхээр нэг функц маань 3x 2 бодон x нэмэх 3 нөгөө функц маань 3x нэмэх 2 x 3. Тэгэхээр энэ бол тэгш биш, сондгооч биш, аль нь ч буюу аль нь ч биш функц болж таарж байна. За ийм шинжилгээ хийлээ. Мөн энэ хүү функц маань ямар нэгэн үегүй функц гэдэг нь илэрхий харагдаж байна. Тэгэхээр t буюу үе маань байхгүй гэдгийг хэлж болж байна. За тэгээ эхний 3 шинжилгээний хувьд ингээд шууд шинжилгээ хийчлээ. Тэгэхээр үргэлжлүүлээ хамтдаа дараагийн шинжилгээнүүд бүгдийг хамтдаа хийцгээе. За одоо дөрөв дэх маань гарна те. Дөрөвдүгээрх маань юу вэ гэхээр нөгөө функцийн экстрем цэгийг болох гэдэг зүйл байгаа. За функцаа дахиад бичвэл 3x2 одоо экстрем 3 гэдэг функц экстрем цэг яаж болох вэ гэхээр уламжлал аваад тэгтэй тэнцвэрлэдэг. За тэгэхээр
Энэхүү функцээс уламжлал авахаар 3x асуун 2 x-тэй 1/3 гэдэг функцийн уламжлал маань юу гэхээр 3x 2-ын уламжлал үржин x-тэй 3 хасдаг нь x-тэй 3-ын уламжлал үржин 3x асуун 2 хувадан x-тэй 3-ын квадрат гэж болно. За тэгвэл энэний уламжлал маань 3 гэж гарч байгаа. Хаалтнаас гадалжвал 3x-тэй нэмэх нь 9 гэ. За энэ хэсгээ шууд 3x-тэй нэмэх хэсгээ бид бодсож байгаа. За тэгэхээр хасдаг нь энэний уламжлал маань 1 гарч ирнэ. Тэгэхээр 3x нэмэх нь 2. Хувадан x нэмэх нь 3-ын квадрат. Тэгэхээр бас 3x энэ хоёр устгаар 11-ийг хуваах x-тэй нэмэх нь 3-ын квадрат гарч байгаа. За үүний тэгтээ тэнцвэрлэл бидний экстрем буюу сэжигтэй зэг гарч ирнэ. Гэсэн чинь энэхүү функц маань тэгтээ тэнцэх боломжгүй буюу x маань шийдвэр гэж гарч иж байгаа. Ийм учраас бидний экстремум зэг оршихгүй буюу байхгүй гэдгээс нугаралтын зэг тэгээд сэжигтэй зэг гэх мэт зүйлс маань ерөөсөө энэхүү функцэд байхгүй гэдэг тодорхойлолтод хүрлээ. За тэгэхээр энэхүү функц маань ямар ч тийм нугарлалтгүй сэжигтэй хамгийн бага утга хамгийн их утгаас зөвлөдгөө гэдэг зүйлийг бид мэдж авлаа гэсэн. За дараачих нь функцийн өсөх буурах завсар болох. За тийм өсөх буурах одоо функцийн хамгийн их уучлаарай хамгийн их утга хамгийн бага утгыг олох гэдэг зүйл дээр хамгийн онцлогтой. Тэр экстремум зэгүүд байж иж хамгийн их утга хамгийн бага утга гэж олдноо. Тийм учраас экстремум зэг маань байхгүй учраас хамгийн их утга болон хамгийн бага утга гэх зүйл байхгүй. Тэр энэхүү функц маань тэгж яахгүй нэг бол тасралтгүй өсдөг, нэг бол тасралтгүй буурдаг нэгэн хэвийн тийм функц байх гэж бодож байна. Яг бол хамгийн бага хамгийн их утга байхгүй нугарлахгүй хугарахгүй тийм нэг юм босоо ийм функц юм уу нэг ийм хүү функц байгаа л гэж би харлаа. За тэгвэл одоо өсөх буурах завсар болъё. Тэгэхээр өсөх буурах завсар яаж болдог вэ? Уламжлал аваад тэр маань 11-ийг хуваах x-ийн 3-ын квадрат гэж бид энэ дээр олцсон тийм. Уламжлал маань энэ тэнцвэрт энэхүү уламжлал маань үргэлж тэгээс их байдаг. Тоо учраас яг 11-ийг тооны квадрат дуухаар үргэлж тэгээс их байна. За тэгэхээр x-ийн дурын утга нь манай функц үргэлж тэгээс их гарах учраас x харилцаа нь хасаа зургаас нэмэх завсар буюу дурын утгандаа y функц маань өснө. Үргэлж өсдөг функц байна гэж. Тэгэхээр бидний функц үргэлж дээшгээ тэмүүлсэн, доороос дээш тэмүүлсэн функц байна гэдэг зүйлийг бид нар олчлоо. За тэгэхээр энэ хүртэл та бүхэн нэг бүрчлэн гэж би та бүхэн энэхүү бодлого бодох тайлбарлаж байгаа учраас та бүхэн ойлгож байгаа. Тэгээд 5 6 маань ингэ болцсон. Тэгэхээр 4-өөсөө шалтгаалаад 5 6 дугаар шинжилгээнүүд маань яг 4 дээр байгаа зүйлээс шалтгаалаад гарч ирж байгаа учраас ийм энгийн байна. За 7 дугаар сэдвийн өрөөнд юу байгаа вэ гэхээр OX буюу абсцисс, OY буюу ординат тэнхлэгүүдтэй огтлцох цэгүүдийг бид нар олъё. За тэгвэл функцээ дахиад зураг бичвэл 3x асуун 2 x зэрэг 3. За тэгвэл OX тэнхлэгтэй тэнцүү огтлцохын үед огтлцохын тулд y маань тэгтээ тэнцвэх хэвээр. Тэгэхээр x маань 3/2 гарч ирнэ. Тэгэхээр абсцисс тэнхлэгийг буюу OX тэнхлэгийг хэвтээ тэнхлэгээр x тэнцвэх 3/2 зэрэг огтлох нэ.
Тэгэхээр графикаа зураад ингээд x-ийг өгөө зурхад x нь 3.2 энэ цэг дээр одоо энэ 3.2 гэдэг цэг байлаа гэж бодоход энэ цэгээр бидний график ямар ч сан авцис тэнхлэг огтлоо нэгэд мэдчихлээ. Тэгвэл O үеийн тэнхлэг буюу орднат болох босоо тэнхлэг бодчихвол y тэнцүү x-ийн орон шууд тийг авах хэрэгтэй тийм. За x-ийн орон шууд тийг гэж авахлаа бодъё. За тэгвэл асар 2-ыг хуваах 3 гарч байгаа. Тэгэхээр y тэнцүү асар 2-ыг хуваах 3 буюу орднат тэнхлэгүүд энд 3.2 байлахад ямар ч сан орднат тэнхлэгийн нэгээр авцис тэнхлэгийн нэгээр бидний график огтлно гэд илэрхийлжлээ. За тэгэхээр энэ энгийн маш амархан үйлдэлүүд хийгээд яваадаа та бүхэн анзаарж байгаа. За тэгвэл одоо 8 бод. 8, 9 бодцоод бидний арт дахь зүйл болчихсон тийм. За 8 дахь зүйл нь юу вэ гэхээр функцийн асимптот олох. За функцийн асимптот олох хэсэг маань та бүхэн хамгийн хүнд байж магадгүй гэж би бодож байна. Яг гэвэл лимит байгаа. За функцийн асимптот болохдоо y тэнцүү kx дээр нэмэх нь b буюу энэхүү шулууны тэгштэглийг бид нэр олохдоо асимптотоо олно гэж үзэж байгаа. Тэгэхээр k-га яаж олдгоо гэхээр k тэнцүү лимит x хязгааргүй тэмүүлэх үед 3x асуун 2 x дээр нэмэх 3 40x гэдэг функцийн лимитийг бодох хэрэгтэй. За тэгэхээр 3x-ээс асах 2 хуваадаг нь x дээр 3 маань бол бидний үндсэн функц байгаа. Энд x нэмэгдэж орж ирж байгаа. Тэгэхээр энийг бодвол лимит x хязгааргүй тэмүүлэх нь 3x 2 x квадрат 3x. За тэгвэл энэ үед лимитээ бодоход бидний лимит шууд тэг гэж гарч ирж байгаа. За чуу яагаад тэг гэж гарч ирж байгаа вэ? Шууд хүртэр өөр хоёулын x туй. Тайлбарлая та бүхэндээ 3 асуун 2-ыг хуваах x. Хувадаг нь x нэмэх 3. За хүртрүү x дуугаад хуваараа x дуучаар ямар ч өөрчлөлт гарахгүй тэнцүү та гарна. Тэгэхээр тэнцүү. За тэгвэл энэ x-ийн орд хязгаарыг оруулахаар энд бол 3 гэж орж ирнэ. Энд хязгаарыг гэж орж ирнэ. Тэгэхээр 3-ыг хязгаарыг туухаар тэг гэж орж ирж байгаа. За тэгэхээр k-га тэг олчлоо. Ийм учраас бид нар шууд f-тэй асимптот олно. F-тэй асимптот олдог чинь уучлаарай лимит x хязгааргүй тэмүүлэх үед 3x асуун 2 x дээр 3 гэдэг функц байгаа. Хасдаг нь 0-ыг үүрчин x. Тэгэхээр 0-ийн оронд k аваа шүү дээ. Тэгэхээр k-га 0 болцсон үед f-тэй асимптот олдно. Тэгэхээр лимит x хязгааргүй тэмүүлэх үед 3x асуун 2 x дээр нэмэх нь 3 гэдэг функцийн лимитээ бодвол 3 гэж гарч ирнэ. Тэгэхээр бидний y тэнцүү 3 үед буюу энэ маань f-тэй асимптот болж таарч байна гэдэг зүйлийг бид нэр ингээ олчлоо. Энэ хүү лимитийг бодоод одоо босоо асимптот. Босоо асимптот яаж болдог вэ? Томьёогоо санджуул лимит x хязгааргүй тэмүүлж авах үед функцээ бичнэ. Тэгээд хасдаг нь y-ийг утгах буюу энэ одоо b-ийн юу лээ? B-ийг утгах бичнэ. За тэг k тэг үед чи y тэнцүү шууд b-ийг олчж байгаа. Энд y тэнцүү 3-ыг олцсон чи b-ийг утгах маань 3 болж тарж байгаа. Тэгэхээр хасах нь b-ийг олчихно. Тэгэхээр энэ хүү лимитийг бодвол лимит x хязгааргүй тэмүүлж авах үед 3x хасах нь 2 хасах 3x хасах 9 хувадаг нь x зэрэг 3 гэж харж ирнэ. Энэ хоёр устгаад лимит x хязгааргүй тэмүүлэх үед хасах 11-ийг хуваах x зэрэг 3. За энэ хүү лимитийг шууд цээжээр бодоход хасах 11-ийг хуваах хязгааргүй буюу 0 гэж харж ирж байгаа. Тэгэхээр босоо асимптот маань x тэнцүү 0 байна. Уучлаарай. Энэ босоо асимптот биш. Би томьёогоо хоорондоо баазыг сольчиж тэгэхээр тэр та бүхэндээ тайлбарлалт маань юу вэ гэхээр k тэнцвэрх үед b-тэй асимптот гарч ирдэг. Тэгээд яг лимитээ бодоод одоо энэхүү томьёог
лимит x хязгааргүй тэмүүлж авах үед fx хасам kx гэмтэндээ тэнцүү тэг байвал энэ хүү функц маань асимптотод kx нэмэх нь b байдаг учраас энэ маань бидний e буюу асимптот гарч ирдэг. Тийм учраас шууд одоо энэ хүү лимит маань шууд одоо энэ хүү лимит маань энэ лимит байгаа учраас тэгтээ тэнцүү байгаа учраас одоо e тэнцүү 3 маань бидний босоо явтай асимптот болж байна гэсэн. Тэгэхээр босоо асимптот чинь шал өөр томьёолтой гэдэг нь шүү дээ. Босоо асимптот маань лимит x r-уу тэмүүлж авах үед fx маань хязгааргүй байвал бидний босоо асимптот олж гинэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо яг функц маань 3x хасна 2 x дэрнэн 3 байгаа тийм. Тэгэхээр жишээн дээр бид нар шууд тодорхойлох мууч x дэрнэн 3 тэгтээ тэнцэхгүй гэдгээс x нь бас 3-той тэнцэхгүй гэдгийг шууд хэлцээ. Тэгээд энэ маань бидний a болж байгаа. Лимит x хэд тэмүүлэх нь 3 руу тэмүүлж авах үед функц маань 3x хасна 2 x дэрнэн 3 гэдэг функц маань шууд хязгаар руу орж ирж байгаа. Яг бол энэ маань тоо гарч ирнэ, энэ маань 0 гарч ирнэ. Тэгэхээр энэ хүү лимитийг бодвол хязгаар руу орж ирж байгаа. Тийм учраас бидний энэ утга буюу x тэнцүү бас 3 маань босоо асимптот болно гэдгийг илчлээ. Тэгэхээр босоо маань юм явтай маань. За тэгээд яг дүрслэл график дээр дүрслэл e-ийг x гэсэн шул тэнглэхүүд байлаа. Тэгэхээр x тэнцүү хасах 3 гэхээр энэ e-ийг тэнцүү 3 гэхээр энэ 3 утгаа энэ 3 утгаа. Тэгэхээр энэ хоёр асимптотойгоо хизээч бидний график дайрах усгүй энэ хоёр илүүгээ тэмүүлж авах ёстой гэдэг зүйлийг бид нар олчлоо. Тэр асимптот болох төр уул нь маш энгийн байгаа. Би та бүхэн уршаа тайлбарлачлаа. Тэр энэ хүү лимитийг бодоод нэг лимит бодвол хэвтэйг олчихно. Нэг лимит бодвол босоог олчихно. Тэгээд ингээ. За тэгэхээр босоо болох хэвтэй асимптот болох бол ингээ болчихж байгаа. Нэг нь 3 нүүтэн 3 гэдэг яг энэ дээр ингээ дүрсэл чинь та бүхэн нүдээр харж байгаа. За тэгээд одоо хамгийн сүүлийнх болох функцийнхаа хотор үүдрийг шинжилээ. За тэгэхээр хотор үүдрийг шинжлэх чинь нөгөө 2 дугаар эргэн бий боломжтой орж ирдэг. Энэ хүү функцээр 2 дугаар эргэн бий боломжтой авнаа гэсэн. За 1-р эргэн бий боломжтойхоо бид хэд гарна гэлээ? Уламжлал өмнө 4-р юм дээр 4-р сэдвээр буюу 4-р асуулт дээр авсан болохоор шууд тэрийгэ биччихье. Уламжлал авахар нэг хавдар толно. За тэгвэл 2 давхар уламжлал авахар юу гэхээр энд маань өөрөө 11-ийг үржих x дээр нэмэх 3-ын хасах 2 зэрэг гэж тавьчих. Уламжлал авах та бүхэнд ойлгомжтой болно. Тэгэхээр зэрэг маань нэгээр шууд бууж ирнэ өөрөө. Тэгэхээр хасах 22-ыг үүсдэг нь x дээр нэмэх 3-ын хасах 3 зэрэг. Болж байна. Энийгээр дахиад янзлуул x дээр нэмэх 3-ын 3 зэрэг болж байгаа гэж хэлж байгаа. За тэгвэл давхар уламжлал авахар 2 дугаар эргэн бий уламжлал авахар ингэж гарч ирнэ. Тэгээд сая 2 дугаар эргэн бий уламжлал олцсон. 2 дугаар эргэн бий уламжлал нь тгээс үед дотор тгээс баг үед гүдүр байна гэдгийг мэдчихэж байгаа. За тэгээд хотор гүдүрээ ямар үед дотор ямар үед гүдүр вэ гэдгийг бодцгоё. За тэгвэл мэдээж тэнцвэл бишийн гэдэг сэдвийг чиглэж санаж байвал шууд энийг тэгтээ тэнцвүүлжтэй. Тэгэхээр x нь хасах 3 гэж гарч ирнэ. За x нь хасах 3 гэж гарч ирж байгаа. Тэгэхээр энд хасах тэмдэг байгаа. Энд нэмэх тэмдэг. Энэ хоёрын үржүүр рүү хуваахад шууд хасах гарч ирнэ. Тэгэхээр бидний тоон шулуун дээр зурсан хасах 3 гэдэг утга маань баруун талаас хасахаар эхлэв нэмэхээр эхлэв. За үүнийг хэрхэн та бүхэн яаж хэр ойлгож чадахгүй бол хасах 3-аас баруун тишээ буюу хасах 3-аас их үед ямар нэгэн тоог орлуулж үз. X тэнцвэр тгийг орлуулж үзвэл хасах 22-ыг хуваах 3-ын куб буюу одоо энэ тгийн x-ийн оронд тэг гарч ирж байгаа шүү дээ. Тэр 3-ын куб буюу 27 гарч ирнэ. Хасах 22-ыг хуваах 27 чинь хасахтай учраас тгээс баг. Тэгэхээр хасах. Тэгээ нөгөө тал мэдээж нэмэх юм. Ингээл болчихж байгаа. За тэгэхээр x нь хасах 3-аас их үед буюу ийшээгээ гүдээр буюу доош харсан байна. Харин x хасах 3-аас бага буюу ийшээ үед нэмэх буюу хотор гарч ирнэ гэдэг зүйлийг шинжилжлээ. За
За тэгэхээр эдгээр 9 зүйлийг ашиглаад бид нар функцийн графика олох байх нэ. За одоо сая хэдүүл 9 зүйлээ олцсон. 9 сэдвээ бодсон. Одоо 10 дахь нь график гэдэг сэдв байна. За графика хэрхэн зурх вэ? Саяны 9 зүйлийг ашиглаж хэрхэн график зурх вэ гэдэг зүйлийг хамтдаа эзгээ. За энд бол x гэдэг хоёр тэнхлэг зуръя. Тэг 1 2 3 1 2 3 1. За та бүхэн дөрвөлжин шугамтай дэвтэр график мэдээ зурна. Тэгвэл илүү алдаагүй цэвхэн гарч ирнэ. За тэгээд хамгийн гол нь саяны хэдэн зүйлийг яривал одоо y тэнцүү 3x хасам 2 хуваatan x дээр нэмэх 3 гэсэн функцийн хувьд графикын зурах гэдэг бодлогыг бодъё одоо шүү дээ. За тэгээд нэгтгэж хэлбэл y тэнхлэгийг y тэнцүү хас 3-2 энэ цэгээр огтлно. Харин x тэнхлэгийг нэмэх 3-2 энэ цэгээр огтлно. За тэгээд ойролцоогоор 3-2 нь нэгээс багчсан энэ хавьд гэдэг бэлчж байгаа. Хас 3-2 энийг бол хас 3-2 гэж байгаа. Нэмэх 3-2 гэж байгаа. Та бүхэн мэдж байгаа. За тэгээд тэгүүдээр дайрна y тэнцүү 3 гэх хэвтэй асимптоттой x тэнцүү хас 3 гэх бусан асимптоттой гэдэг хоёр асимптот хэдүүлээд зурчээ. Эдгээр асимптоттой буюу одоо энэ нэг юм нэмэх тэнхлэг шиг юм ингээд хоёр тэнхлэгээс гадна зурсан байгаа шүү дээ. Энэ маань бидний хизээш огтлж болохгүй, дайрахгүй шулуун нот гэж ойлгож байна. За x нь хас 3 хүртэлх завсар хотгоор байхгүй юу? Иймэрхүү байна. Харин хас 3-аас их үед гүдүр байна. Тэгэхээр хас 3-аас ийшээ үед ийм дүрстэй, хас 3-аас ийшээ үед ийм дүрстэй гэдгийг бид нар мэдчихлээ. Тэгээд функцийн график байгуулвал ер нь бол энэ хоёр зэгийг дайрж байгаа. Тэгээд хасах нэг дээр ямар байх вэ гэдэг бодъё. Y тэнцүү x-оор хасах нэг дээр 3 хас 2 2 буюу хас 2.5. X нь хас нэг бол 2.5. За x нь 2 үед ямар байх вэ? Y тэнцүү 6-аас 2 хуваах нь 5 буюу 4-ийг хуваах 5 буюу 0.8. 0.8 гэсэн. За тэгвэл эдгээр цэгүүдтэй ямар ч сан бидний эхний график маань ингээд дайрна. Ингээд явна гэдэг бид нэгээд зурчд бодлоо. За энэ дөрвөн цэгийг олцсон. Энэ дөрвөн цэгийг холдлоо. Энэ бол ингээд моринод тэгж огцсон байхгүйгээр ингээд энэ хөдөрстэй байна гэдгийг олчлоо. За тэгвэл энд асимптот байгаа тийм. Энэ асимптоттой бид яг толон тусгалаар буюу энэ талдаа бидний дүрс ингээ ийм хөлбөртэй байна гэдгийг шууд хэлж болно. За тэгэхээр та бүхэн дахиад саарчих. Энэ графикыг ингээ зурцсан. За тэгэхээр толон тусгалаар ихээр чинь одоо тэгвэл дээшгээ 3 за ийшгээ 3 байгаа тийм. Ийшгээ 4 за энэ утсан энд толон тусгалаар цэг байгуулалт гэдэг зүйлийг санаж ивэл ийшээ 3 шиг тэр бидний дүрс бол ер нь бол иймэрхүү байх юм байна гэдгийг би анзаарлаа. Тэгээд энэ дөрвөн цэгээ яг энэ цэгтээ толон тусгалаар байрлуулахаар одоо хамгийн наад захын энэ цэгийг байрлуулъя. Энэ цэгийг энэ цэгтээ толон тусгалаар гэхээр ийшээ нэг 1 2 3 4 5 цэг авсан. Тэгэхээр ийшээ 5 авсан. 1 2 3 4 5. За 5 цэг авсан. Тэгвэл дээшээ 2.2 цэг авсан тийм. Тэгэхээр үүнээс дээшээ 5 цэг аваад дээшээ 2.2 явна гэхээр за энэ цэг маань бидний энэ цэг болж байна. За энэ цэг маань хаана байх вэ? Ийшээ 3 болоход 2 явах 1 2 3 ийшээ энэ
байна. Тэгээд дэшээ 3 байна гэхээр 1 2 3 энэ цэг. За энэ бол B шигүүд, энэ бол B гэвцгийн толон тусгал байна. За энэ C цэг. C цэг маань ийшгээ 3-аар явж байгаа. Тэгэхээр энэ дээр байна. Энэ дээрээс дэшгээ 3 болоход нь юу юм гэхээр энэ бол 3 гэсэн 3 болоход байгаа гэхээр энэ C шиг юм байна. Энэ бол C цэг маань байгаа гэж хэлчихлээ. Энэ бол C цэгтэй. За энэ D цэг. D цэг маань хасах нэг дээр хасах 2.5 байна гэдгийг олцсон. Тэгэхээр ийшээ 2 нүд явлаа. Тэгвэл ийшээ 2 нүд явна. Тэгэхээр энэ байна. Тэгээд дэшгээ 5.5 гэхээр за энэ D цэг шиг байна. D цэг. Тэгэхээр энэ дөрвөн цэгийг холбол ийм граф гарч ирж байна. За тэгэхээр хэтэрхий сунжирчлаа. Тэгэхээр энэ граф нь байхгүй. Энэ бол асимптот, энэ нэгдүгээр график, энэ хоёрдугаар график. За тэгэхээр үүнийг харахад яг энэ хэсэг нь бидний график, энэ хэсэг нь бидний график болчихж байгаа. Тэгээд хас 3-аас зүүн тишээ үед ийм хэлбэртэй буюу ийм хэлбэртэй график байна гэдэг зүг байгаа. Хас 3-аас ийшээгээ буюу ийм хэлбэртэй байх нь ийм хэлбэртэй байна гэдэг зүг гараад ирлээ. Тэгэхээр бидний энэхүү график байгуулах гэдэг хичээл эдгээр 10 зүйлийг заавал 1-ээс 10 хүртэл нэг бүрчлэн хийж иж бидний график үнэн зөв бодтой гарч ирнэ. Тэгээд график дээр та доорож 4 цэг ингээ байрлуулчаад ер нь хангалттай графикын ерөнхий хэлбэрийг ингээ зураад хичээд болно гэж хэлж байгаа. Тэр толон тусгал гэдэг зүйлийг би та бүхэн нэг бүрчлэн ингэж явна гэдэг хэлжлээ. Тэгэхээр яг энэ цэгний цаана энэ цэгээр толон тусгалаар зурнаг бол одоо ингээд ийшгээд хэднүүд явсан бол ийшгээд хэднүүд явна. Ийшгээд хэднүүд явсан бол ийшгээд хэднүүд явна гэдэг зүйлийг ашиглаад ингээд явсан. Тэгэхээр энэ график маань ингэж байж болно. Эсвэл та бүхэн зүгээр л x-ийн оронд хасах 3-аас бага буюу x-ийн оронд хасах 4, x-ийн оронд хасах 5, x-ийн оронд хасах 6 гэх мэт эдгээр цэгүүдийг орлуулад эерэг утгууд орж ирнэ шүү дээ. Тэр эерэг утгуудаа олчингуудаа энэ дээрээ ингээд байрлуулад тэр цэгүүдээ хоорондоо холбочоод бидний энэ график гарч ирнэ. Тэгэхдээ энэ хоёр график бол үнэндээ яг адилхан гарч ирж байгаа. Зүгээр хүмүүстэн юм шиг гарч ирж байгаа гэдэг зүйлийг би хэлээд байгаамаа. За баярлалаа.